За би та бүхэнд гайхалтай нэг мэдээг хуваалцъя. Энэ бол 2023 онд Америк нэгдсэн улсын Марсын цөлийн судалгааны төв дээр Монголын хүнсний 72 нэр төрлийн бүтээгдэхүүн амжилттайгаар туршигдсан байна. Гүн хөлдөөж хатаасан эдгээр бүтээгдэхүүн ирээдүйд Марс гариг дээр хүн төрөлхтний соёл иргэншил бий болоход хэрэглэгдэх боломжтой гэсэн ийм зүйл болсон. Сэлэнг аймгийн хувьд манай улсын хүнсний ногооны зоглох хувийг хангадаг. Тийм учраас Марсви төслийн гүн хөлдөөж хатаасан хүнсний ногоог Сэлэнг аймгаас авах бүрэн боломжтой байгаа. Ногоочдын маань мянган цагийг зарцуулж хөдөлмөр хөлс хүчээ урсгаж бий болж байгаа тэр хамгийн органик, хамгийн шим өндөртэй хүнсний ногоо НАСА-гийн болон Японы JAXA-гийн дээрээс нь Америк нэгдсэн улсын хувьд сансрын судалгаанд ашиглагдах бүрэн боломжтой байгаамаа. Бид дөнгөж саяхан 3 дугаар сарын 21-ний өдөр сансрын бөмбөлгийн олон улсын саммит буюу чуулганыг Монгол улсад хийгсэн. Энэ үеэрээ ч гэсэн бас Сэлэнг аймгаас авчирсан хүнсний ногоог стратосфер буюу агаар мандлын хамгийн дээдлийн давхаргад гарч туршиж үзсэн байгаа. Тийм учраас бол олон улс руу цоошин брендийг гаргах, олон улс руу цоошин өрсөлдөх чадварыг тунхаглах боломж манай сэлэнгчүүдийн маань хувьд хүнсээрээ дамжиж байгаа хөдөлмөрч чанараараа дамжиж бий болно гэж итгэж амжиж байгаа. Mars for everyone.